За баярлалаа. За яг би ер нь бол саналыг асуулт маягаар л явчих да. За нэгдүгээрт 3-1-6-ад 36 үг өгөхийн нэг урт өгүүлбэр байна. Энийг 4 өгүүлбэр болж болох болов уу гэсэн нэгдүгээр асуулт. 4 өгүүлбэр. 36 үгтэй. Энийг бол 4 өгүүлбэрийн хэмжээнд. Ягаад гэвэл энийг нэг харчаарай. Би сайжруулах талаас нь хэлж байгаа. Дараагийнх нь 3-1-9-т нөгөө олборлох байдлын ил тод үйлдвэрлэлийн ил тод байдлын санааш хариуцлагатай уулуурхайн энэ зарчмуудыг хэрэгцсэн хувьдгээд оруулна гэсэн энэ өгүүлбэрийг энэ хэсгийг энийг хэрэгжүүлнэ гэсэн утгаар нь шууд ороод явуул яасан юм бэ гэсэн. За дараагийнх нь 3-1-9 тий нөгөө EIT тий за 3-1-11 энэ бол их чухал заалт орж ирсэн байна. Баялагын үнэлгээ гэхдээ нэг өгүүлбэрээр харагч. Нэг үгийг бүртгэл гэдгийг харагч. Нэг accounting гэдэг. World Valuation and Accounting гэдэг. Энэ одоо яг энэ хоёр хамт өгүүлбэр хамт явж байгаа дэлхийд даяар. Тэгээ энийг оруулах орхигдсан байна. За дараа нь 3-1-12 гэдэг нэгдмэл байдлаар ашиглах гэсэн өгүүлбэр байна. Энийг одоо нэг жоохон тодруулчмаар байна цаашдаа. За 3-2-11 үйлдвэрлэл нь эрдэс баялагынхаа нөөцийн бэлтгэлээс хоцорч явах ёстой гэсэн санаа л байна л да. Тэгэхээр энийг зүгээр нэг монгол хэлэнд оруулчих болох уу? Арай тодорхой болгох гэсэн нэг юм одоо асуулт санал байна. За 3-2-12 гэсэн. Энэ дээр жишээлбэл энэ концепц энэ бодлого дотор Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсронгуй болгож гэсэн өгүүлбэр орсон байна. Энэ концепцийн дотор эдийн засгийн тодорхой салбарын бодлогын асуудал дээрх энэ одоо бодлогын баримтчиг дотор энэс том асуудлуудыг оруулсан байгаа нь өөрөө логикийн хувьд бас болохгүй байна уу да гэсэн тийм асуулт санал байна. За дараагийнх нь 3-2-2-6 гэдээ бас нэг их урт өгүүлбэр байна. Энийг бас нэг 3-2-3-8 гэдэг think tank гэдэг. Энийг бол хаалтан дотор бичээд мэдээллийн нэгдсэн сан гэж. Энэ маань мэдээллийн нэгдсэн сан биш юм аа. Тэ энэ солилцогч бас биш. Энэ бол оюуны одоо өрсөлдөөн оюуны уралдаан энэ чиглэлээр явдаг судалгаа шинжилгээний ажлын институтуудыг бус улс орнуудад ингэж хэлдэг. За дээр нь энэ дээр нэг дутуу PPP-г яаж оруулсан юм болоо? Ямар хэлбэрүүд байх юм? Дээр нь R&D буюу судалгаа ба хөгжил гэдгийг уулуурхайн компаниудад яаж нааж өгсөн? Хэрэв жишээлбэл уулуурхайн компаниуд биотехнологич гэдэг юм уу шаардлагатай энэ судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлээд хөхүүлэн дэмжиж явбал тэднүүсийг яаж дэмжих юм гэдэг нэг асуудал бас орж явах шиг. Энийг оруулж өгвөл зүгээр юм шүү гэсэн бас нэг асуудал байна. За тэгээд стратегийн ач холбогдолтой ор тэгээд 3-3-2-д ингээд дурдгдсан байгаа. Энийг одоо яг тодорхой болгомоор байна. Стратегийн ач холбогдолтой орд гэж байдгүй юм байна лээ. Одоо энэс энэ бодлогынхаа хүрээнд ер нь эртхэн стратегийн тэр одоо бүтээгдэхүүн гэдэг юмараа явчмаар байна. За тэрний дараа энд ормооргүй юмнууд орсон байна. Жишээлбэл энэ одоо баялагын сан эн чинь том бодлого. Энэ салбарын бодлогод орох. Тийм учраас 3-6-гийн 3, 3-6-гийн 4, 3-6-гийн 3, 3-6-гийн 5-д байгаа өгүүлбэрүүдийг их болгоомжтой өөрөөр энэ баримтчигт орох ёсгүй юмнууд. Эцэст нь 3-6-гийн 4 дээр байгаа биржийн асуудлыг зохистой эсгэн гэж оруулах. Ийм нэг бас нэг шаардлага байна. За би нэг тодруулах юм аа. Шууд нэг мэс авч болох дараа. Нэмэлт тодруулъя. 3-5-1 дээр эмзэг байдлын талаар хязгаарлана гэсэн байна. 3-5-3 дээр гамшигын үед бас хязгаарлана гэсэн байна. Хязгаарлах гэдэг үгийгээ бас их тодорхой болгомоор байна. Яа гэвэл энэ хязгаар гэдэг үгээр чинь ямар энэ чинь бодлогын баримтч учраас яг ямар утгаар орж байгааг сан ойлгохдаггүй. 3-6-гийн 1 дээр ногоон худалдан авалт гэсэн тийм өгүүлбэр нэмж оруулмаар байна. Энийг оруулах боломжтой юу гэсэн ийм асуулт байна. 3-6-гийн 2 дээр компани корпорацийн хэлбэр шилжүүлнэ гэсэн байна. Компани корпорац хоёр чинь ижлэхэн зүйлийг шилжүүлнэ гэдэг энэ нэг ойлголтын нэг буруу юм яваад байгаа ер нь их хурал дээр ч гэсэн. Тийм учраас энийг одоо бас хассан зүйтэй байхаа гэсэн ийм саналтай байна. Асуулт дуслаа, баярлалаа. Гишүүд энэ эрдэс соёлын бодлого намар батлагдах учраас яаралгүйгээр ажлын хэсэгт нь ороод
саналаа хэлээд явах хэрэгтэй. Одоо бол зөвхөн энийг хэлцэх үү үгүй юу гэдэг дээр санал урагч байгаа. Газрын тосмоо ялгаагүй. За, Давыг сайд хариулъя. За, түрүүн тэр энэ голд гишүүний асуудлыг дуусгах би хариулчаа гэж утсан юм аа. Энэ өөрөө их чухал асуудал, эргэлзээтэй асуудал. Баялагын үнэлгээ гэж байна. За, мөнгөн гүйлгээний ашигын гээд нэг, хоёрт нь маркетингийн зах зээлэр нь, гуравт нь бол өртөг зарлаар нь үнэлж байна. Тэгээд хувийн компани лицензтэй холбоос мөнгөтэй үнэтэй харьцахтаа бол мөнгө гаргалгүйгээр баялгаа гаргаад хамтарч эдэлдэг. Дэлхийн нийтийн жишгч юм байна. Харамсалтай 57 дугаар тогтоолыг бид ингэж баталж өгсөн ч гэсэн оюутлогоо дээр зээл тавьсан. Ийм зүйл байж болохгүй. Улсын төсвөөс хөрөнгө гарахгүйгээр улсын төсвөрөнгөөр хайгуул хийсэн байх юм бол баялгаа үнэлээд хөрөнгө босгоо зээл аваад ингэж явах бүрэн боломж байгаа гэдгийг хэлмээр байна. За, дэмбэрэл гишүүний тухайд ерөнхийдөө саналууд байлаа. Тэгээд өөрчлөе гэсэн энэ саналуудыг бол нөгөө улсын хурлаар адилын хэсэг байгууллагад хилцэх үед хилцъя. Ер нь биднүүд энэ бодлогоор нөгөө маргаантай юмнууд биш үү? Тэр бүгдөрөнгийн ер нь бол оруулсан байгаа. Тэгээд таны тэр баялагын сангийн тухайд бол энэ дээр нь гаргаад тэгээд дараа нь өөрөлдөл санхүү төсвийнхаа хуулиар шийдэж явах. Энэ дээр бол санаагаа бол гаргасан байх шаардлагатай гэдэг утгаараа орсон юм аа гэж ингэж хэлэх байна. За, тэр нэг хил хязгаар гэдэг зүйл дээр, ордын хил хязгаар гэдэг зүйл дээр бол бүлэг орд гэж үзлээ, нэг догцтой гэж үзлээ. Тэгээд энэ дээр бодлогоор оруулчаад тэр геологийн догцоор за энэ бол ингээд бассейн юм шүү гэдэг юм шийднэ. Энийг бол бодлого гаргачаад дараа нь хуулиа шийднэ гэдгээр ийм байдлаар оруулсан юм аа л гэж ингэж хэлэх байна. За, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэдэг нэг тийм зүйл оруулсан юм аа. Тэр нь өөрөө л уг нь том үзэл баримтлал да. Гэхдээ тэр зорилго нь хэрэгждэггүй. Тэгээд энэ бас бодлоготойгоо уялддаггүй нэг юм зүйл байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол энэ бодлогын баримт бичгийг яхта батсныхаа дараа бүсчилсэн хөгжлийнхаа үзэл баримтлалыг бас нэг үзэж харъя. Энэ бол одоо үзэж харах болсон байна гэсэн энэ асуудал дээр гишүүд ярих нь зүйтэй юм, улсын хурл ярих нь зүйтэй юм. Тэгэхээр шаардлагагүй л дэрийг бол хасчих бүрэн боломжтой юм аа гэж. Think tank гэдэг дээр бол одоо л яаж яах гэхээр бид ингээд бодлого боловсруулах альва зүйл яхта олборлох хуулиур дээр бол Канада, Австрали хоёр бол үнэхээр бас сайн болсон. Тэдний төрийн хувийн байгууллагаас мэдээлэл авч байгаа. Тэгээд мэдээлэл авахаар 5 хүн бидэнд мэдээлэл өгч тэгвэл мэдээлэл өнгөө солилцож болох юм аа гэж. За, энэ бол нэг think tank-ийн хэлбэр. За, жишээлбэл ихэнх хөгжилтэй орнууд бол нөгөө төсөв үндсэн чиглэл хэлцэхдээ хувийн компаниудаар босруулад тэгээд тэрийг бас худалдаж аваад тухайн төсөв үндсэн чиглэлийнхаа бодлогыг боловсруулах гэж. Энэ бол think tank-ийн бас нэг хэлбэр юм аа. Энэ утгаар нь томьёолж оруулсан. За, хоёулаа үзэж байгаа тэрийг боловсруулах болгоч нэлийн урт өгүүлбэрээр орцсон байгаа болно хаа гэж ингэж хэлэх байна. За, энэ ер нь биржийн худалдаа гарцаа авахгүй шаардлагатай байна. Бид аль болохоор энэ баялагаа үр дүнтэй ашиглах, олон улсын дэвшинд боловсруулах ингийн тулд бол энэ худалдааны ил тод байдлыг хангах, за тэгээ бүс нутгийн болон олон улсын энэ эцэс баялагын салбарын худалдааны интеграцид оролцох тул биржийн хэлбэрийг оруулах, за энэ чиглэл шаардлагатай байгаа. За, энэ олон улсын байгууллагатай хамтраад ажиллаад эхэлсэн байгаа л гэж ингэж бол хэлэх байна. За, төр хувийн хвшлийн түншлэлийн тухайд бол бүр үндсэн зарчим дээр орсон байгаа. Төр хувийн хвшлийн түншлийг дэмжинэ гэж зарчим дээр орсон байгаа л гэж хэлэх байна. За, баярлалаа. Баярлалаа. Нэгдүгээр асуулт энэ жижиг дунд үйлдвэрийн зээлийн баталгааны санд бондын үлдэгдэл мөнгөөс хуваарлах талаар төлөвлөж байгаа зүйл юу гэсэн нэгдүгээр асуулт. Хоёрдугаарх нь би хэд удаа асуугаад хариуг нь одоо өөрт олдохгүй л байгаа. Энийг бүр та нэг сайн анхаарад нэг хэл. Надад энэ хүнсний толгоом, ядуу иргэдэд хүнсний толгоом одоогийн байдлаар Монгол улсын хичнээн дүүрэг, хичнээн аймагуудад, хичнээн иргэдэд ямар нөхцөлтэйгээр хэн яаж ямар судалгааны үндсэн дээр тарав гэсэн тийм мэдээлэл олж авч чадахгүй байна. Энийг асуумаар байна.
энэтэй шууд холбоотойгоор засгийн газрын хуралдаанаар 2013 онд ер нь ядуурлын асуудлыг тусгайлан авч хилцсэн үү? Эсвэл хилцэхөө? Нэг ийм бас нэг энэтэй холбоотой нэг асуулт байна. Дээр нь бас энэтэйгээ шууд холбоотой Эрдэнэ сайдд 4 удаа хэлсэн нэг санал байгаа. Тэр нь бол нөхцөлт мөнгөн шилжүүлэх буюу conditional cash transfer гэдэг энэ олон улсын хэмжээнд энэ халамжийг төрөл бүрийн тэтгэгч халамжийг өгөхдөө энэ хүмүүсийг зүгээр сууж байгаад авдаггүй бас нэг хөдөлж байгаад авдаг тийм хөшүүрэг их хэрэгэлдэг ийм арга байна л да. Тэгээ энийг Монгол улсад одоо засгийн газрын хэмжээнд энийг тусгайлан авч хэлцээд хэрэглэх боломж байна уу? Судалгаанаас харж яхад бол энэ хүмүүс өдрийн 20,000 30,000 төгрөг өгийн ажлыг ихэд ажилуулахгүй сайхан эрүүл хүмүүс халамж аваад тэгээ яаж хийж байгаа тэгээ амьдраад ингэж яваад байх юм аа. Тэгэхээр энэ тал дээрээс нь энэ халамжийн нуугдмал хэлбэрүүдээс бас зайлсхийн тулд ингэж хөшүүрэг хэрэглэх боломж байна уу? Саяны миний хэлдэг тэр Дэлхийн банк энтрийг их дэмждэг нөхцөлт мөнгөн шилжүүлэх гэдэг тийм механизмыг хэрэглэх боломж байна уу гэсэн нэг ийм нэг асуулт байна. За дараа нь энэ Монгол банкт сангийн яам, санхүүгийн зохицуулах хороо, эдийн засгийн хөгжлийн яамтай шууд холбоотой асуулт. Энэ нь бол зээлийн хүүг 13-аас 16 онд нэг оронтой тоонд оруулах дэд хөтөлбөрийг улсын хурлын эдийн засгийн байнгын орооны протоколоор эднээс одоо боловсруулаад дуусаад эргүүлээд улсын хурлд мэдээлж явах хэрэгтэй. Энэ асуудал дээр одоо засгийн газрын зүгээс бас энэ зээлийн хүүг нэг бууруулах энэ дэд хөтөлбөрийг боловсруулахад шахалт одоо тийм ээ төргөвчлөх энэ асуудал дээр бас хандаж өгнө үү гэсэн энэ тал дээр бас Монгол банкнаас бас мэдээлэл авмаар байна үйл явцын талаар ерөнхий сайд бол энийг бас түрэгдэх талаас нь дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлт байна. Тэрний дараагийнх нь асуулт саяхан улсын хурлын тамгын газраас 2 судалгаа хийсэн. Тэн дээр нэг судалгааныхын дагуу бол одоо тендерийн судалгаа байсан. Тэрүүгээр одоо засгийн газар асуудал оруулсан хуулинд өөрчлөлт оруулах гэж байна билээ. Гэхдээ тендерээс гадна ерөнхийдөө баримт эргэлт их удаан байгаа гэдэг тийм судалгаа гарсан. Баримт эргэлт засгийн газрын хэмжээнд эргэлдэж байгаа баримтын эргэлтийг хурцсах талаар тухайлбал яам тамгын газруудаас засгийн газарт оруулж байгаа төрөл бүрийн шийдвэрүүдийн төсөл энэ төр дээр хугацаа заадгүй учраас энэ нь бол бас энэ баримтын эргэлт удаашрах гол шалтгаан болоод байгаа шиг санагдаж байна. Энэ чиглэл дээр баримтын эргэлтийг түргэсэх талаар ойрын хугацаанд засгийн газраас бас авах арга хэмжээ юу байна гэсэн. За эцэст нь түрүүний таны хэлсэн тэр төрийн үйлчлэгээний цэг гэдгийг одоо шил тодорхой байгууллагын хүсэлтээр ч гэдэг юм уу аль болохоор олон хүн цугларддаг тийм газруудад хүсэлтээр нь тавьж болох уу? Тийм боломж байна уу? Одоо жишээлбэл одоо бизнесийн ч гэдэг юм маш их олуулаад цугларддаг тэр газар тэр юугийн тавиад тэндээс нь бас үйлчлэгээ авчдаг ч гэдэг юм тэр хужир болон энэ төр гэж одоо тийм цөөхөн тийм сайхан юмыг одоо тийм бага ашиглалттай байж яснаас иймэрхүү асуултууд байна. Их баярлалаа. Ерөнхий сайд хариулъя. За хүнсний талын энэ урд дахь засгийн газрын хүнсний талын нөгөөд явж исэн юм байгаа. Тэгээ намар бидний энэ халамжийн бодлого яах вэ гэж нэлээд засаг дээрээ ярилцаад 21,000 төгрөг ямар ч ус өргөжүүлж өгөх боломжгүй. Тэртээ дэргөө зээлээр өгсөн учраас баахан өөрөө үсгцэн. Хоёрдугаар энэ хүнсний талоныг өгөх юмыг яах вэ гэж ярьж хагаад хөргөжлүүлээд олгож байгаа. Энэ олгож байгаа энэ Дэлхийн банк хэрэгжүүлж өгсөн төсөл юм байлээ. Дээр нь одоо бол төсвөөс мөнгө өгж байгаа юм. Энэ яаж байгаа вэхээр нэг тийм амжиргааны нэг төвшин тогтоох шалгуур гаргаад тэр төвшингээс доогуур байгаа айл өрхийн гишүүдэд сарда 10,000 төгрөг өгнө гэсэн нэг ийм юм болвол үргэлжлээд явж байгаа. Зүгээр манай засгийн газар дээр ярьж хагаад тоог нэмэгдүүлэхгүйгээр урд нь авч ясан иргэдэд нь үргэлжлүүлээд олох нь зүйтэй юм аа гэж явж байгаа. Зээлийн батлан даалт сая одоо Санживт сайд хэлчлээ нэг эзэнгүй нэг юм дундын байгууллага болоод хувирчлаа да. Тэгэхээр Батбаяр сайд маань юу ярьж байгаа вэхээр манай экспортын даатгал гэдэг юм манад бий болох ёстой байна. Тэгэхээр зөвхөн зээлийн батлан даалт гэх юм уу ер нь экспортын даатгалтайгаа оролцуулаад эндээс бас тодорхой хэмжээгээр шаардлагатай бол Чингис бондын мөнгнөөс ч юм уу гаргаад ингээд явах юм бол зээл авах хүрээ хүртээмж бол улам өргөн болж нээгдэх юм байна гэдэг чиглэлээр бид нэр ажиллаж байгаа.
За түүц машиныг ингэнэ. Одоо л Улаанбаатар хотод 17 ширхэг түүц машиныг манай нөгөө мэдээллийн агентлагийн өөрийнхөө мөнгөөр тендерээр худалдаад авчихсан. Ерөнхий сайдын нөгөө 54 гэдэг дотор 120 ширхэг түүц машин худалдаж авах тендер одоо зарлагдж байгаа. Тэр хүрээд ирэх юм бол иргэд их олноороо байдаг тэр газруудад нэмж өгөх боломжтой. Дээр нь аймгийн төвд 3-аас 4-ийг байрлуул. Монгол банкнаас зээлийн үгийн талаар асуусан. Монгол банкны мөнгөний бодлого судалгааны газрын захирал Болдоотор зээлийн хүү бууруулах, орчин бүрдүүлэх төлөвлөгөөг өнгөрсөн жил засгийн газар санхүүгийн зөвлөхөөрөө Монгол банк хамтарч батлаад хэрэгжүүлж байсан. Тэрэн дээр одоо дүгнэлт хийгээд дууссан шинэ хөтөлбөрөөр боловсруулад Монгол банкны удирдлагууд удахгүй засгийн газрын холбогдох байгууллагуудтай харьцаад ингээд дахиад шинэ хөтөлбөр хэлэлцүүлнэ. 13-аас 16 хоног. Орон сууцны зээлийн хүү нэг оронтой донд орцсон байгаа шүү дээ. 7 он жин, 10 он жин. За бэлэнчлэгээ дэвшүүлээ тий. Монгол улсын хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, бүгд найрамд Солонгос улсын гэр бүл эмэгтэйчүүдийн яам хоорондын залуучууд солилцооны хөтөлбөрийн шугамар манай ойронд айлчилж буй Солонгос улсын залуучуудын төлөө нийт 10 хүн. Улсын их хурлын гишүүн Тэрвэш Давгийн урилгаар нийслэлийн сонгон хайрхан дүүргийн өрхийн эмнэлгийн 10 эмч төрийн ордон улсын их хурлын үйл ажиллагаатай танилцж байна. Та бүхэнд эрүүл энх ад жаргал сайн сайхныг хүсэн өрөөё. За ерөнхий сайд нэмж хариулъя. Тэр Болдоотор дарга хэлчихлээ. Одоо Монгол банктай бид нар яриад байгаа. Одоо бол ер нь авчруулах боломж дарга хэмжээгээ ингээд аваад зээлийн хүүгээ нэг оронтой доонд оруулсан. Одоо цааш нь дахиад арилжааны банкнуудын эрсдлийг багасгах юм бол дахиад зээлийн хүү буух боломжтой. За энд цаад болж байгаа нэг зүйл бол орон сууц үл хөдлөх хөрөнгийн барьцааг шүүхийн бус журмаар л борлуулдаг. Энэ асуудлыг шийдэх юм бол дахиад бид нэр хүүг 2-3 пунктаар бууруулах боломж өрдөж байгаа. Засгийн газар энэ дээр ажиллаж байгаа намар бид нар улсын хурлд бол хуулийнхаа төслийг бол өргөн барина. Ингэх юм бол одоо өшөө цаашаага нэг оронтой дотроо дахиж зээлийн хүү буух тэр боломж бүрдэнэ.